би бас улс төрийнхөө гарааг Эрдэнэ хотоос эхэлж байсан. 1990 онд болсон анхны ардчилсан сонгуулиар би Эрдэнэ хотоос одоо сонгогдож энэ төрийн албан улс төрийн гараагаа эхэлсэн. Тийм учраас эрдэнэчүүдэд маш их одоо баярлж явдаг, баяр талархалтай байдаг. Тэгээд өнөөдрийн энэ баяр бол үнэхээр бэлэгдэлтэй сайхан баяр болж байна. Эрх чөлөөтэй бүрэн эрхэт Монгол улсын маань Эрдэнэ төлөвлөр бүтэн болсны баяр болж байна. Энэ Эрдэнэсийн одоо хотын энэ хагас зуун жилийн ойд Эрдэнэ хот маань Эрдэнэ төлөвлөр маань нийт монголчуудаа эргэж ирсний юм сайхан баяр болж байна. Ирээдүйд би Эрдэнэ төлөвлөрийн хувийг Монгол улсын иргэн бүхэн эзэмшдэг тийм эрх нээгдээсэй гэж бодож байдаг. Ер нь энэ Эрдэнэтийн хувийг Монгол улсын иргэд бүгдээрээ эзэмшдэг ийм эрх нээгдэжээж энэ Эрдэнэ төлөвлөрийн хувь заяа баталгаажих юм шүү. За одоо хүмүүс намайг бас өөлдгий. Нөгөө нэг үнэ энэ төр гэлтэй сайлын үнэ одоо муу нэмчлэгээд хичээлийн цагт очлоо гэж хэллээ гэж. Тэр бол гадагшаа хандсан мессеж байсан шүү. Энэ Эрдэнэ төлөвлөрөө бүтэн болгохын төлөө гаргасан тийм мессеж байсан. Тэгээд үүнийг бүтэн болгохын төлөө хэрвээ Эрдэнэ төлөвлөрийг бид нар бүтэн болгож чадаагүй, тэр үед тийм эрд зөрөг гаргаагүй, улс төрийн эрд зөрөг гаргаж чадаагүй, тэр үед одоо тийм зоригтой, том зүрхтэй аавын хүүхдүүд, ээжийн охид байгаагүй бол энэ Эрдэнэ төлөвлөрийн тал нь айгүй бол нөгөө хойд талынх хэвээрээ л байна. Дайн санхүүжүүлсэн гэдэг айгүй л үйл ажиллагаа зогссон байна. Энэний чи одоо аавын эзэн сууй гэжсэн одоо өөр орнууч бий Казахстан, Хятад гээд. Тэгээд монголчууд тэр ухаан гаргаж улс төрийн хамгийн дээд түвшинд одоо Оросын холбооны улсын ерөнхийлөгчтэй хүртэл ярьжээж тэгээд энэ үйлдвэрийн хувь заяа тэдний бодсноор бол 30 жил ажиллана гэж бодож исэн. Бидний хийжсэн судалгаа бидний юмар бол энэ үйлдвэр маань цаашаа өгөөж өгнө гэдэг нь ойлгомжтой байсан. Тэр янз бүрийн мессеж бол мэдээж гадагшаа хандсан мессеж байсан. Энэнийг бид хийх л үүрэгтэй. Ингээд өнөөдөр Эрдэнэ хот маань энэ Эрдэнэсийн сайхан уурхай маань нийт монголчуудын маань өмч болсны одоо бүтэн болсны ийм сайхан баяр болж байна. Тэгээд одоо сурагч ахуй насаа анхны одоо тостой бэйлийн өмсөн ажилчин насаа тэгээ эндээс би цэрэгт бас явж ирсэн. Тэгээд дараа нь эндээс би одоо улсын баг хурлын гишүүн ардын хурлын депутат гэж цагаан мөрөн жил 1990 онд сонгогдож ирсэн. Тэгээд эрдэнэчүүдийн маань миний ээж одоо миний дөрөнд сүү тусааж өгөөл ингээд гаргаж ирсэн. Миний олон ах нар энэ одоо Эрдэнэ төлөвлөрт ажиллаж ирсэн. Бүр ярих юм бол одоо миний хадам аав болох хүн 1965 онд энэ Эрдэнэтийн ордыг нээсэн тэр ангийн дарга нь байсан. Тийм олон одоо тийм сонин хувь заяагаар одоо бид нар холбогдсон юм аа. Ингээд Эрдэнэтийнхаа нийт анхдагчдад мөн одоо тэдний үр хоочст нийт эрдэнэчүүдтэй одоо сөгдөн мөргөё. Та нар бол гайхамшиг шүү. Та бүхэн бол Монголын гайхамшиг шүү гэдгийг энд хэлье. Баярлалаа та бүхэн. Жилийн дараа ямар сэтгэлтэй байна? Бүр би ч 2023 оны 9 сард би эндээс явсан шүү дээ. Стэнфордын их сургуульд одоо би Distinguished Visiting Fellow гэж тэнд одоо хүндэт зочин энэ одоо лекцээ хийж тэнд ингэж ажиллаж байгаа. Тэртээ ажиллаа өгсөн. Түүний хажуугаар би 10 гаруй олон улсын одоо энэ байгууллагад үүрэг гүйцэтгэдэг. Маш завгүй ажилладаг. Одоо ч гэсэн манай сургуулийн үйл ажиллагаа, миний үйл ажиллагаа тэнд үргэлжлээд явж байгаа. Одоо бол ирж очин байна. Тийм учраас нэг одоо хүлээлгээд ирэхгүй байна гэдэг юм байхгүй. Одоо нэг 2 жил гаруй 23 оны 9 сар гэхээр чинь нэг 3 жил шахамд болсон байна. Тэгээ хүмүүс мэдээж одоо сансан байна. Сайн санаатай сайхан хүмүүс уулзъя, ярилцъя гэж их хүсэлт ирж байна. Хэвлэлийнхэн ирж байна. Тэгээ харин одоо анх удаа хэвлэлийнхэнтэйгээ ингэж энд одоо уулзсандаа баяртай байна. Би өөрөө хэвлэлийн мэргэжилтэй сэтгүүлч хүн байлаа. Энэ хэвлэлийн эрх чөлөө гэдэг энэ гайхамшигтай зүйлийг одоо олон нөхдөдөө бүтээхийн төлөө явж байсандаа их баярлалаа. Та нар бол бас гайхамшигтай зөв ажил хийж байгаа хүмүүс шүү. Энэ эрх чөлөөгөө хамгаалж хадгалж яваараа. Тэр өөрчлөгдсөн байна таны сүүлд ирснээс. Өөрчлөгдөлгүй яг уу. Одоо намайг 1979 онд л анх ирж исэн. Энэ бүх газар чи одоо бараг хоосон шахуу байлаа шүү дээ. Тэгээд Эрдэнэтийн энэ төвийн чин горд гэж нэрлэдэг байлаа. Анх үйл ажиллагааны хэлжсэн газрыг тосхон гэж нэрлэдэг байлаа. Манайх одоо тэр говьл гэдэг тэр газрын ойролцоо тэр материал техник хангамжийн газар гэж аав ээж хоёр минь тэнд одоо хөдөөнөөс орж ирээд ажилладаг байлаа. Би ч одоо дээрээ 7 ахта айлын 8 дахь хүүхэд. Энд байж тий? Тий байгаа. Намынхантайгаа та хэр холбоотой гоё? Холбоотой байлгүй яах вэ? За баярлалаа. Баяр хүргэе. Сайхан наадаараа. Таны одоо монголчууд маш их одоо зүрх бодолтой байгаа. Энд таныг яг тодорхой хариулт. Наач би зүгээр нэг юм хэлье. Манай хүүхдүүд бол бүгдээрээ сайн байгаа. Тий.
Тэгээд Америк руу гараад явцсан ч гэдэм үү. Одоо тэр би бол тэр хүн бол тэр хүн хог гэж боддог байхгүй юу. Тэгээд тэр нүүбийн хурлын үеэр бид нар ч одоо хүн бүхэнтэй л олон хүн гар барьдаг, олон газар өргөддөг ийм л байсан. Тэр үеэр мэдээж орж ирээд гарсан, өргөдсөн тиймэрхүү зүйлүүд гарсан байх. Миний хүүхдүүдээс гадагшаа одоо нэг өргөж өсгсөн хүүхдүүдээс гадагшаа гараад явцсан юм уу, Америк руу гарцсан, эрх ашигт хохирцсан нэг ч хүүхд байхгүй шүү дээ. Би ч одоо 4 хүүтэй. Өөр тэр хүүхдүүдээ өргөж авахаас өмнө нэг охинтой байсан. Тэр охин маань одоо Америк руу гарч сургуульд сураад тэгээд тэндээ ажиллаа хийгээл ингээд явж байгаа. Бусад одоо бүх хүүхдүүд одоо тэр 26 хүүхэд байгаа шүү дээ. Тэр одоо хүүхдүүдийг өргөж өсгсөн. Тэр хүүхдүүд маань бүгдээрээ сайн байгаа. Монголд байгаа. За зарим нь Япон юм уу ойрхон байгаа улс орнуудад бас ажиллаж амьдарч байгаа. Өөрсдийнхөө ажил амьдралаа үргэлжлүүлээд явж байгаа. Тэгээ над руу чиглэсэн тэр улс төрөө тэр хүүхдүүдтэй удах хэрэггүй. Санаа зовох хэрэггүй. Бүгд сайн байгаа. Нэг бас Хамуул ерөнхий газар ч гэдэм олон газраас бас шалгалтын ажил явуулж байгаа гэсэн та ер нь очиж тайлбар мэдээлэл өгсөн байсан юм. Тийм зүйл ер нь болсон байна. Гэхдээ ер нь ерөнхийлөгчийн ажиллаа хийж байгаа сүүлийн 2 жил нь тэгээд дараа нь 5 жил бараг 7 жил шахуу шалгаж одоо тэр үед байсан ерөнхийлөгч ерөнхий сайд бүхэл хууль хяналтын байгууллагын удирдлагууд шалгаад дараа нь одоо ямар ч зүйл тогтоогдсонгүй гэд ингээд дууссан. Мэдээж араас нь тэр хүмүүст л хэрэгтэй байсан байх, улс төрд нь хэрэгтэй байсан болоо даа гэж би боддог шүү дээ. Тэгээд бас тэр олон улсын байгууллагад хандсан тийм зүйлүүд гарч ирсэн. Олон улсын байгууллага, олон улсын одоо тэр Интерпол гэдэг газраас жишээлбэл бүх одоо зүйлийг улс төрдсөн ийм хандлага байна. Энд одоо бид нар тогтоолоо. Тань дээр ямар ч асуудал байхгүй гэдэг ийм шийдвэр нь гарсан байна. Шүүхээс шийдвэр нь гарсан. Хэрвээ асуудал тодорхойлох зүйл байгаа бол тэгж жагаад ярьж болох байхаа гэж ингэж бодож байна.